126 дугаар анги. Гэгэрлийн өргөлдөх олон мянган шав. Би сая ойлгомжгүй зүйл хэлчихсэн үү яав настаа магадгүй тэгсэн бах. Тэгвэл дахиад хэлье гэд илүү чангаар чиний өнөөдрийн алдааг бүлгмийн өдөртөгчд хэлэх болно. Эсвэл гэгэрлийн өргөлд шав нарын өмнө гутлаа ид. Би чамайг бүлгмээс хөөхгүй учраас өөрийгөө амархан мултарсанд адтай тооц. Хараал идмэр энийг хөнгөн шийтгэл гэж байгаа юм уу? Шав нарын өмнө гутлаа идэх бүлгмээс хөөгдснөөс 7 дор шийтгэл байна. Бүлгмээс хөөгдвөл ядчил нэр төртөөр үлдэнэ гэж яв насны дотроо харах боловч гаднаа ил гаргаж чадахгүй байв. Чиний юу гэж бодож байгааг мэдэж байна. Чи миний дор 10 жил зүтгэсэн учраас шүү дээ. Гэхдээ чи өөрийгөө ямар асуудалд орсноо мэдэхгүй байна. Гэхдээ би чамайг буруутгахгүй. Тиймээс л чамайг бүлгмийн эзэн үнэхээр хөөх учир ийм шийтгэл оноож байгаа юм гэж баяланг яв настанд хэлэх боловч тэрээр энэ явдлыг бүлгмийн өдөртөгч удахгүй мэднэ гэдгийг мэдэж байсан юм. Тийм л ноцтой юм гэж үү? Тэр гадаад чавыг 7 залгамжт гэр бүлийнийг гэвэл би ойлгоно. Гэхдээ тэр биш шүү дээ гэж яв настан бууж өвлгүй хэлв. Түүний талаар битгий асуу. Хэрвээ өгөхөд бэлэн бол хэлж болох юм гэж баяланг хөмсөг зангидан алах хүслээ ил гаргав. Тэрийг нь харсан яв наснаас сандрангуй шүлсээ залгаад гүн амьсгаа авснаа. Ойлголоо. Би шав нарын өмнө гутлаа идэх болно. Зөв сонголт хийлээ. Одоо явж болно гэж баяланг түүнд хэлв. Яв настан толгой дохих ба гарахтаа түүнд бүхийхөө мартсангүй. Ганц их настан ч биш баяланг болон бүлгмийн өдөртөгч тэр гадаад шавыг хамгаалж байна. Тэр яг хин юм бэ? Тэр 7 залгамжт гэр бүлээс гаралгүй юм бол 4 эртний гэр бүлээс гаралтай байж таарах нь гэж яв настан бодонгоо сургаал айлтгахтаа бэлтгэхээр гэрлүүгээ яв. Тэр өдөр яв настан гэгэрлийн өргөлөөд муухай царай гарган алхана. Хараал ид. Энэ үед амаа уралдуулдгүй л байж. Үгүй тэр муу хараал идсэн чав кангл гол буруутан. Тэгээгүй бол тэр гадаад шавтай таарч энэ бүх асуудалд орохгүй л байсан юм. Тэр муу 20-наас гараад ирэхээр наландаа гэж хараасан яв настан гэгэрлийн өргөл рүү алхав. Гэгэрлийн өргөл бол шавнар наснуудын сургаалыг сонсдог газар юм. Гэхдээ ганц наснаач зогсохгүй шавнарч бас сургаал айлдж болдог юм. Мэдээж насны сургаал айлдах үед л тэнд хамгийн их хөл хөдөлгөөнтэй болдог байлаа. Яв настан ойртхон үзэгдэх үед түүний араас шавнар дагаж эхэлсэн байлаа. Тэр яв настан биш үү? Түүний сургаалыг сонсоогүй боджээ. Би ч бас тэр сүүлд 3 жилийн өмнө сургаал айлдсан шүү дээ. Түүний сургаалыг сонссноос 10 гаруй шав тэр жилдээ дотоод шив болж чадсан гэсэн. Үнэхээр үү? Тийм бол өнөөдөр тэнгэр нурж байсан ч түүний сургаалыг сонсох ёстой юм байна. Түүнийг үнэхээр сургаал айлдах эсхийг мэдэхгүй шүү дээ. Ихэнх наснууд 7 хоногийн өмнө мэдэгддэг. Түүнийг ийм олон шив дагаж байхад ямар нэг юм хэлэхгүй байгаа юм чинь сургаал айлдах гэж л гэж байгаах. Чиний зөв гэж найдаа. Би яв насны сургаалыг сонсох гэж тэсээ ядж байна. Шавнар баярлан түүнийг дагах ба удалгүй яв насны сургаал айлддаг хэсэг дэрв. Харав үнэхээр сургаал айлдах гэж байгаа юм байна. Бид өнөөдөр энэ дээр тэг азтай юм аа. Ха. Чиний зүв байж. Хөөе би тэгж хараад байна уу? Эсвэл яа наст нэг л биш байна уу? Нэг л өвдсөн юм шиг харагдаад байгаа юм гэж нэг шив түүний царай бараасан байгааг ажаад хэлв. Тийм байна. Үнэхээр л 7 хоног унтаагүй юм шиг харагдаж байна. Тэр үед яв наст нь тэр олон шавнар цугласан байгааг хараад хам хөлсөн цовж эхлэв. Хараал ид. Өнөөдөр хинт сургаал айлдаг байхад яагаад ийм олон шав цуглчихсан байгаа юм бэ? Хэрвээ өнөөдрөөс хойш олныг догдох болохгүй бол би ахад гутлаа идэх болно гэж яв настан дотроо харах ба түүнд уйлмар санагдчих байв. Тэнд дор хаяж 3000 шав цугларсан байх ба шав тус бүр түүн рүү яг л шүтээний харж буй мэт найдлага тавин харна. Гэвч тэд сургаал нэртэй аялал үзэх гэж байгаагаа мдээгүй байлаа. 127 дугаар анги. Гутлаа идв. гэж яв настан хоолоогоо засаж 50 байх гэж хичээх боловч түүнд ерөөсөө ч тус олоогүй юм. Тавтай морил шавнараа өнөөдрийн сургаал бол гэж яв настан яг л анх удаага олонний нүдэн дээр гарч байгаа хүүхчийг ээрч байв. Түүний хачин байгааг харсан шавнар гайхан зогсцгоно. Та зүгээр үү яв настаа? Та нэг л биш байна гэж дотоод шав түүнээс асуув. Би зүгээрээ наршчихсан юм шиг байна гэж яв настан удалгүй хариулв. Наршсан гэж шавнар уламж бодолж орхилоо. Яагаад настан таагүй байж сургаал айлах гээд байгаа юм бол дээрээс нь тулаанчд наршдаг гэж үү? Түүнийг ямар нэгэн зүйл зовоож байгаа л таа гэж шавнар бодох боловч түүний хэрцгий гэдгээрээ алдартай учраас илүү зүйл асуулгүй чимээгүй түүнийг бэлэн болохыг хүлээж хар зогсно. Хэдэн минутын дараа яв настан хангалттай тавьширчгаад
Сургаалаа элдэж эхлэх ба удах тусам түүний дунд цааш орж сонсогдохгүй болж ирэв. Шавнар эхнээсээ түүнийг тохуурхаж байна гэж бодож эхлэх боловч хин ч амнаагээгүй ба ганц шив түүнийг уурлуулах байх гэж айн дундуур нь орхиж явж чадахгүй байлаа. Тэрхүү сургаал цаг гаруй үргэлжилсэн боловч тэрийн шав нарт мөнхийн шийтгэл мэт санагдчихв. Хараал эд, яагаад би энэ цагийн үрээд байгаа юм бэ? Одоо би дагин минийг сургаалыг сонсох байх гэж байх ёстой атал. Энэ яав настан хацаа игээд байгаа юм бэ? Ухаан алдчихсан юм бах та. Нэнтэн цагаа эргүүлж авмаар байна. Хараал эд, одоо явмаар байгаач түүнийг уурлуулчихвал яах юм? Түүний талаар сонссон болохоор төрүүлж явмааргүй байна. Ихэнх шавнар дотроо хараан хин нэгэн төрүүлж явбал араас нь дагахыг хүсэж байлаа. Гэвч бүгд л адил бодолтой байсан тул бисээ хүлээсээр байгаа таарсан юм. Сургаал ингээд дууслаа гэж яв насны сургаалаа төгсгөв. Гэвч түүнд хийх зүйл үлдсэн байсан юм. Тэгээд шавнар санаа намарч явах гэж байтал тэр төсөөлөөгүй зүйлээ харсан юм. Яв настан гутлаа тайлж яг л хоол идэж байгаа мэт жижилж эхлэх нь тэр. Ямар новшин вэ гэж нэгэн шав бие барилгүй түүнийг гутлаа идэж байгааг хараад чангаар хэлж орхив. Тэнд байсан бүх шавнар яв настан руу цочирдсан байдалтай ширтэн. Яв настан сүнслэг дайч учраас гутлыг асуудалгүй жижилж байсан юм. Хэдэн секунд гутлаа жижилж байгаад яв настан зэлхэн дэр. Огиулах. Гутал түүнийг эзэнд ороход яв настан огиулах боловч тэсэз үлдсэн гутлаа үргэлжлүүлэн идэнэ. Хурдхан шиг явахын төс болж байсан нь шавнар түүнийг зовж байгааг мэл ширтэн харцгаасаар л байв. Хэдэн минутын дараа яв настан нэг юм гутлаа идэж дууслаа гэж бодтол тэр нөгөө гутлаа тайлан идэж эхлэв. Тэгээд хэсэг хугацааны дараа идэж дуусгав. Гутал идэж дуусгасан яв настан шавнар руу муухай харчаад хөл нүцгэн яваад өгөхөд шавнар тэр дор ам уралдан энэ талаар тарааж эхлэх ба сонсон шав болон насны гүн шоконд оруулна. Тэр үеэр яв настан ахин байлингийн өмнө ирсэн байв. Тэрээр хөл нүцгэн байсан ба шуутхан түүн дээр нисэн ирсэн гэдг нь харагдана. Чамааг сургамж авсан гэж найдаа. Тэр гадаад шав байлаа гэхэд чи тэдэнд дээр шавчиг гიშгэлж болно гэсэн үг биш. Хэрэг буруу шавж дээр гიშвэл үүн шиг гисгэл хүртэх болно гэж баяланг тоосон шинжгүй лөө. Сургамж өгсөнд баярлаа гэд яв настан бүхэж өгөөд өрөөнөөс гарах ба түүний царайд дотроос өгсөн мэт хоосон болсон байв. 128 дугаар анги. Шин шавнар юу хийдэг юм? Бүлгмийн өдөртөгчийн хийдэд Лонги Жун Шоо настан юу болсон талаар ярьж байгааг нухацтай царай гарan сонсно. Яв настан болон шав юан яадаг толгой өвчмбэ гэж Лонги Жун ядарсан шинжтэй нүдэн нухна. Та ямар нэг юм хийх гэж байна уу өдөртөгчаа гэж Шоо настаа асуув. Хэсэг чимээгүй байснаа Лонги Жун толгоос хэсрээд юанд юу өснийг нь бодохоор Яв насныг балбаа таymаар байгаач бай настан түүнийг шийтгэжсэн. Би өгсөн морийг балбах дургүй учраас энэ удаад оролцохгүй. Ойлголоо гэж Шоо настан толгойд өгөв. Тэр үеэр Юан гарын авлагыг унш дуусчаад луугийн мөн чанар сүмд олон сэтгэл хөдлөм газрууд байдаг юм байна. Боломж гарвал бүгдэнд нь орно. Ялангуяа тэр луугийн асар зоогийн газарт гадаад ертөнцийн зоогийн газраас юугаараа өөр юм бол гэж Юан өөртөөгөө ярина. Орой олны цаг болоогүй юм чинь гадуур явдаг эргээ гэж Юан орноосоо босож гадагш гарахаар алхав. Би шав болсон юм чи юу их ёстой вэ? Шавнэр юу идэг юм бол гэж Юан бодсоор гадагш гарав. Шав Юан төрүүлээ гэж чимээ Юаны араас гарч иргэн харав. Чи чинь гайхмаар нь дагин минь түүнийг дуудсан байв. Чи миний нэрийг яаж мэдсэн юм гэж Юан гайхан асуух ба тэрээр шав болсноос хойш хинт ч өөрийгөө танилцуулаагүй гэдгээ мэдэж байсан юм. Би санаандгүй Шоо настан та хоёрын ярианаас нэрийг чинь сонсчихсан юм. Чи санаа зовлтгүй би өөр хүнд та хоёрын талаар хэлэхгүй гэж дагин минь түүнд дөхөн ирээд хэлв. Баярлаа гэж Юан бодолсон царай гарах ба түүний юу сэтэд байгааг ойлгохгүй байв. Дагин минь түүнтэй хангалттай ойртцоход би өөрийгөө танилцуулаагүй юм байна. Би бол 7 залгамжт гэр бүлийн нэгнээс гаралтай Лимин. Өнөөдөр болсон зүйл дуучлахгүй маар би тэднийг танихгүй ч гэлээ тэднийг болиулах ёстой байсан юм. Чи тэднийг танихгүй гэж юу? Гэж Юан нүдэн томорч ирээд асуув. Тэгвэл ягаад дотн юм шиг явж байсан юм? Бүр найзлаад олон жил болсон юм шиг байсан. Сайрхаж байгаа юм шиг сонсогдож магадгүй ч нөгөө нөлөө бүхий залгамжт гэр бүлээс гаралтай болохоор үргэлж тэр шавнар шиг хүмүүс надаас эсвэл гэр бүлээс минь ашиг хүртэх гэж наалтаж байдаг юм. Тиймээс тэдний үл тоохон дээр байдаг учраас тэднийг яв гэж хэлээгүй юм гэж Минли түүний бодолсон царайг хараад тайлбарлав. Чи ч бас хүчтэй гэр бүлээс гаралтай юм чинь миний сэтгэлийг ойлгож байгаах. Нөгөө гэж Юан толгой мажаад
Би хүчтэй гэр бүлээс гаралгүй юмсан. Үгүй гэж юу гэж Минли гайхсандаа нүдэн томорч ирээд түүн рүү харав. Хэрвээ тэр хүчирхэг эсвэл нөлөө бүхий гэр бүлийнх биш юм бол яагаад Шон насны түүнийг хамгаалаад зогсохгүй энд амьдруулна гэж түүнд ямар нэгэн онцгой зүйл байж л таараа. Тэгэхээр чи нөгөө нууцлахыг хүссэн юм биз дээ? Би удахгүй олж мэдгэл олно гэж Минли бодон 50 байдлаа хадгалах гэж хичээнэ. Ингээд чи хаашаа явах гэж байгаа юм гэж Минли түүнээс гинтгэн асуув. Үнэн дээр мэдэхгүй л байна. Ямар нэгэн онцгой зүйл хартлаа алхах бах таа гэж Йоан мөрөө авчив. Сонирхолтой зүйл олтлаа алхах гинэ гэж Минли бодолж орхин тэр. Яагаад тэр бүлгэмд паркаар зугаалах гэж байгаа юм шиг яриад байгаа юм бол тэр тийм их завтай юм бах та шин шавнаар бясалгал эсвэл илүү үр дүнтэй зүйлс хийдэг шүү дээ. Чамд санал болгох зүйл байна уу? Шавнар бүлгэмд ороод юу хийдэг юм гэж Йоан түүнээс асуув. Нөгөө тэд гүн танхимд очиж шин техник сурах эсвэл гэгэрлийн өргөлд очиж сургаал сонсдог. Хэрвээ чи 7 дугаар түвшний сүнслэг шав юм чинь гүн танхимд очисон дээр бах гэж Минли түүний бодлоо хэлв. Гүн танхим гэж Йоан боддож гарав. Надад 3 сэлмийн техник бий. Гэхдээ ганц л хутганы техник бий ч гэлээ. Тэр нь хоол хийхэд зориулагдсан магадгүй гүн танхимд очиж одод тавцал тохирсон техник байгаа эсхийг үзсэн дээр бах. Йоан минут хэртэ бодоод шинэ хутганы техник сурахаар болов. Зөвлөгөө өгсөнд баярлалаа гэж Йоан нүур дүрэн инээмсэглээд бас саяны болсон зүйл санаа зовох хэрэггүй. Чамааг муу хүн биш гэдгийг мэдсэн учраас Минли түүний инээмсэглэл давтан хэсэг зог тусаж байгаад түүнийг явчихсан байгааг анзааран хүлээгээрээ би ч бас чамтай хамт явъя гэж араас нь орилов. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 129-р анги гүн танхим. Надтай хамт явна гинэ яагаад гэж Йоан тол ойлгохгүй байсан тул асуув. Яагаад асууж байгаа юм гэж Минли өөрөө ирэхгүй асуусан юм. Түүнээс анх удаага л ийм зүйл асууж байгаа юм. Хэрв өөр хин нэгэн байсан бол шуутхан баярлан хүлээ авах байсан юм. Би ч бас гүн танхимд очиж сурч болох техник байгаасыг харах гэж байна. Чи тийшээ явж байгаа юм чинь би бас чамтай хамт явъя. Эсвэл чи намайг хажуудаа байлгахыг хүсэхгүй байгаа юм уу? Би төвөг удаад байна уу? Хэрвээ намайг бусдын анхаарлыг татна гэж бодож байвал би холоос дагаад явъя гэж Минли түүнд хэлв. Яг хөө чи төвөг болсон юм шилтэй. Хамаа алга чи хүснээ хий гэж Йоан тайлбарлахаас цааргалан түүнийг дагаж явахыг зөвшөөрөв. Баярлаа шав Йоан гэж Минли нүрэндээ сэтгэл татам инээмсэглэл тодруулав. Йоан түүний сэтгэл татам төрхийг үл тоон толгойд өгчөөд яваад өгөв. Минли ахаад л хэлэх үггүй болж түүнээс холдон явах Йоаны нурууг хэсэг ширтээ зогсов. Тэр намайг сонирхгүй ах шиг байна. Энэ анхных нь гэж Минли бодоод Йоанаас 10 гаруй метрийн зайтай алхаж эхлэв. Тийш хардаа дагин минь биш үү? Тийм байна. Тэр үнэхээр дур булаам юм аа. Хаашаа явж байгаа юм бол шавнар түүнийг анзаарч хоорондоо тэрний талаар ярилцаж эхлэв. Мөн өмнөх дотоод шав нартай адилаар түүнийг дагаж эхэлсэн юм. Шав болсон ч баяр хүргэе. Дагин минь чамд зав байгаа юу? Бага бол явж тэмдэглэх үү? Тэр үнэхээр алдартай юм аа гэж Йоан шавнар түүнтэй яриа өдөж байгааг сонсож байсан тул бодов. Гэтэл Минли гинтхэн эргэн харан бүлэг шавнар руу хүүтэй харцаар хараад би одоо завгүй байна. Намайг ганцаараа минь үлдээж болох уу? Түүнийг дагаж байсан шавнар шуутхан зог тусан зогсоож удалгүй эцсэн царай гарган хэлв. Баярлаа гэж Минли түүний хариултыг нь сонсолгүй шуутхан эргэн харан алхаж эхлэв. Тэр үеэр Йоан гарын авлагаас гаргаж авсан газрын зургаа дагаж гүн танхимын зүг явж байлаа. Удалгүй Йоан номын дэлгүүртээ адил харагдах тансаг барилгын өмнө ирэв. Хэсэг барилгын гадна үзмжийг биширч байгаад Йоан дотогш оров. Минли ч бас түүнийг даган орсон юм. Гэвч Йоан дотогш орж ирээд үзэгдэж харагдах зүйлгүй зөвхөн шат болон ширээ байгааг хараад гайхаж орхив. Чи шин шав байх гэж ширээний ард сууж байсан насан түүний төрсөн юм шиг царайг хараад хэлв. Тийм ээ гэж Йоан насны зүг алхав. Шин шав минь ямар техник хайж яваа юм? Тулааны техник, хөдөлгөөний техник үү гэж насан түүний ойртон ирэхэд асуув. Надад хутганы техник хэрэгтэй байна гэж Йоан хариулв. Тэгэхээр чи хутгаа ашиглах байх нэ? Төсөв чи хэр юм гэж насан түүнээс асуув. Төсвөө төлбөр төлөх ёстой юм уу гэж Йоан гайхан асуух ба гарын авлага дээр төлбөртэй гэж бичээгүй байсан талаар бодно. Мэдээж төлнө. Арай чи шав болсон гэд үнгүй сурна гэж бодоо юу? Шин шав ийм л байх юм да гэж насан толгоос хэсрэв. Надад 200 мянга орчим алт байгаа гэж Йоан удалгүй хариулв. Алт гинэ гэж настан түүн рүү тухайн өрчилэн харж байснаа гинт чангаараа нээж эхлэв.
Ха чи ч хөвгчлээ юм а гадаад чиваа. Чамд төлнө гэж хэлэхдээ би алтны талаар яриаггүй. Энэ бол гүн танхим дэлгүүр биш. Энд хөв нэмрийн онооноос өөр зүйл хүлээж авахгүй гэж насан түүнд тайлбарлав. Хэрвээ шав нараас мөнгө аваад байвал энгийн гэр бүлээс гаралтай шавнар яаж техник сурах вүлээ? Бүлгэн бол хүчин чармаалт болон хөв нэмрийг нэгт үздэг газар. Нэрэл тийм шүү гэж Йоан толгой тохиод үргэлжлүүлэн хэрвээ хөв нэмрийн оноо юм бол надад 1000 байгаа. Үүгээр ямар нэгэн техник авч болох вэ? Гэхэд өршөөгөөрөө чи сая хит гисэн бэ? Чамд сая 1000 оноо байгаа гэсэн үү гэж настан түүн рүү үл итгэсэн царай гаргаа асуув. Тийм ээ гэж Йоан толгой тохиод энэ хангалтгүй юу? Настай стол хэлэх үггүй болов. 1000 хөв нэмрийн оноо гадаад шав байтугай дотоод шавьд ч их хэмжээний хөрөнгө болно. Энгийн шавнар 10 жил даалгавар биелүүлж байж энэ их оноог цуглуулдаг. Гэтэл энэ шин шав 1000 оноотой гэж юу? Зэвүү үргэж байх шүү. 130 дахь анги нисдэг хотхнууд чамд 1000 хувь нэмрээ оноо байгаа гинэ байж боломгүй юм гэж настан чангаар уулгаалтахад тэнд байсан хүмүүс түүн рүү сонирхож харж эхлэв. Тэр үеэр лимийн болонгаас хүүхд анхудаага дэлгүүрт оруулж буй хүн шиг харж зогсно. 1000 оноо. Би бүлгэмд орсон гэж надад 100 оноо л өгсөн шүү дээ. Яагаад бид хоёртой ийм их ялгаатай харьцаж байгаа юм бол гэж бодон Минли түүний нууцлаг гарал үүслийг олж мэдхийг оролцоор байв. Чамд 1000 оноо байгаа юм бол таних тэмдэглээ үзүүлэх гэж настан гараа сунган шаардав. Юанч толгой тохиж юу ч бодлогүй түүн таних тэмдэглээ өгөв. Насан түүний таних тэмдгийг аваад түүний мэдээллийг шалгав. Луугийн мөн чанар сүмийн алтан таних тэмдэг. Шавийн нэр Юан, байр суурь гадаад шав. Амьдарч буй байршил гадаад тэнхмийн 70 дахь байшин. Биелүүлэх даалгавар тэг. Хувь нэмрийн оноо 1000 зөрчил тэг. Тэнгэр минь энэ гадаад шав алтан таних тэмдэгтэй юм байна. Бас үнэхээр л 1000 оноотой байна гэж наст нь дотроо уулга алтхан тэр. Насан сандрангуй шүлсээ зэлгээ түүн рүү хүндэтгэлтэй харж эхлэв. Луугийн мөн чанар сүмд 4 төрлийн таних тэмдэг байдаг юм. Хүрл, мөнгө, алт, тэгээд луу гэсэн дараалтай байдаг юм. Хэрвээ шав хүртэл таних тэмдэгтэй бол энгийн гарал ухсаатай гэсэн үг. Харин мөнгөн таних тэмдэгтэй шав бол авьяаслаг эсвэл гойд гарал ухсаатай гэсэн үг. Харин алтан таних тэмдгийг зөвхөн 7 залгамжт гэр бүлийн гишүүд л авах хэрэгтэй байдаг юм. Луун таних тэмдгийн хувьд зөвхөн бүлгэмийн удирдагч эсвэл дээд түвшний наснууд л авах хэрэгтэй. Гэхдээ энэхүү таних тэмдгээр ангилах ганц шав нарт ч биш наснууд ч бас адилхан үйлчлдэг байсан юм. Йоаны одоо яриа зогсож буй настан хүртэл таних тэмдэг эзэмшигч тул Йоанаас доод байр суурьтай нэгэн гэсэн үг юм. Баярлалаа шав Йоан. Би хувь нэмрээ оноог чинь шалгачихлаа. Би одоохон утганы техникүүд авчрахад бол түр хүлээнэ гэж наст нь түүнтэй хүндэтгэлтэй харьцахад тэднийг харж байсан шав нарыг балмагталд оруулав. Тэр гадаад шав үнэхээр 1000 оноотой юм бах та. Тим их оноо цуглуулах гэж юу хийснийг нь төсөөлж чадахгүй. Тим их оноотой байхад хүссэн техникээ сонгоод авч болно. Атаархмаар юм а гэж шав нар хоорондоо шивнэлтэж эхнэв. Хэдэн минутын дараа настан 10 гаруй утганы техник авчирч ширээн дээр игнүүлэн тавилаа. Хүлээсэнд баярлалаа шав Йоан. Би ихэнх утганы техник аваад ирлээ. Ихэнх нь ийг ангиллах, ганц хоёр нь л газар ангиллах. Өөрийн хүснээ сонгоод ав гэж настан даруухан царай гаргаж эхлэх нь тэднийг харж байсан хүмүүст хачин санагдах ба тэр нэр хүндгүй гадаад шавийн өмнө настан ийм даруухан загнах нь тэдэнд шинэлэг зүйл байсан юм. Йоан тэрхүү техникүүдийн нэрийг уншиж байсан ба санаанд үгс орчих байх гэд нээж үзээгүй юм. Хортой дүрэлт, шөнийн ир, дэлбэрдэг хотго, улааран хотгалагч Йоан хэдэн минут техникүүдийн нэр болон тайлбарыг уншсан юм. Эн чинь гэж Йоан сүүлийн техникийг сонирхон харав. Нисдэг утгнууд игэл ангилал. Игэл ангилын техник боловч нисдэг гэдэг үг нь Йоаны сонирхлыг татсан юм. Шав Йоан нисдэг утгыг сонирхсан болтой хэрвээ мэрэгчих юм бол ойрын зайных гэгдэг утга дайснаа холоос устгаж болно гэж настан түүний сонирхсан царайг хараад хэлв. Энэ техник хэдэн онооны үнэтэй вэ? Би авмаар байна гэж Йоан хэлэх ба түүнд холоос дайснаа устгана гэдгийг сайхан санагдж байсан юм. Энэ техник 75 онооны үнэтэй гэж настан түүнд хэлв. 75 оноо гэж юу их хямдхан юм а би авлаа гэж Йоан гайхсан царай гарган хэлв. Их хямдхан гэж түүний хэлхийг сонссон настны зөвх өөрөө ирэхгүй татав. 75 оноо бага юм шиг боловч энгийн шав бараг бүтэн жил цуглуулдаг. Ойлголоо нисдэг хотгонууд техник аавна гэсэн мэдтэй оноог суутгаж авлаа шүү гэд настан оноог суутгачаад түүнд тэмдгийг нь эргүүлээ өгөө. Амжилт хүсье шав Йоан. Баярлалаа гэж Йоан толгой тохио техникээ далд хийв. Тэгээд Йоан эргэн хараад явах гэтэл
Минли болон зогсож байгааг харав. Яагаад энэ зогсож байгаа юм? Чи ч бас энэ техник авах гэж ирээгүй лөө гэж Юан түүнээс асуув. Үгүй би зүгээр надад шин техник хэрэггүй гэж Минли зөөлнөр толгоос ихсрэв. Юан хэлэх үггүй болох нь тэр. Хэрв түүн техник хэрэггүй юм бол анханасаа яагаад түүнийг дагаж ирсэн юм бол? Тэгээд техниктэй болсон юм чи юу хийх гэж байна? Бэлтгэлийн талбайд очиж бэлтгэл хийх гэж байна уу гэж Минли асуухад түүний итгээд зангаас болж Юан улам л хэлэх үггүй болов. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас